Сайн байцгаана уу? Уулзалт нэвтрүүлгийнхаа ээлж дугаарт тавтай морил. За энэ удаагийн дугаарт маань Lamor компанийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал Хулган оролцож байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За өнөөдөр хоёулаа үйлдвэртэй танилцсан, дэлгүүртэй танилцсан, ерөнхийдөө бол бас Lamor брендийн үүсгэн байгуулагдсан анх шалтгаан нь одоо тэр түүхэн үйл явцтай бас танилцаад хоёулаа айгүй гоё ярилцаад явъя. Тэгээд юуны өмнө бол бас Lamor брэнд маань үүсгэн байгуулагдаад 7 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бол маш их зүйлийг бас сурсан, туулсан, одоо хүнд бэрхшээлүүдтэй ч гэсэн тулгарч исэн баг. Түрүүн би бас ингэ дээшээ гарч ирж байхдаа харлаа. Айгүй олон дурсамжтай зурагнууд байна. Тэр дундасаа би таныг бас асуумаар байна л да. Яг Lamor-ийн хамгийн хүнд хэцүү үе нь аль үе юм байсан бэ? Дөнгөж эхлэх үе нь үү? Эсвэл одоо энэ цар тахалтай холбоотой үе нь байсан уу? Яг нэг болморч юм шиг гэдэг ч юм уу те. Эсвэл яг энэ Lamor-ийн үнэхээр би одоо аваад явах хэрэгтэй шүү гэдэг яг тэр мэдрэмж хизээсэн бэ. За одоо ингээ бодохоор бараг жил болгон л ер нь хамгийн хүнд үе нээсэн. За энэ жил л хамгийн хүнд үе энэ да. Энэ жилийг даван туулчвал гэдэг бодол бараг тэр жил болгон төрдөг. Гэхдээ яг нөгөө 7 жилийн яг бас одоо түүхийг бид нар ингээ бүтээлцэж явсан учраас одоо зүгээр бодоход хамгийн гоё дурсамжтай үе нь яг миний хувьд эхний одоо 2-3 жил бол байсан. Яг гэвэл нөгөө ингээд өдөр болгон шинэлэг, өдөр болгон ийм одоо харанхуураа орж байгаа мэттэй ингээд асуух хүн байхгүй, зөвлөлдөх хинч байхгүй, туршлага судлах хинч байхгүй. 7 жилийн өмнө чинь одооных шиг ийм гоё mentorship, entrepreneurship, гоё сургалтууд, лекцүүд юу ч байхгүй шүү дээ. Тэгээд одоо зүгээр бодоход тэр хамгийн дурсамжтай үеуд бол байсан. Яг л нөгөө өөрийгөө айгу ойлгох цаг байсан те. Тэгээд нөгөө брэндээ өөрөө тодорхойлохын тулд маш их юмнуудыг бодох цаг бол байсан. Дээрэс нь бид нар бол яг түрүү хэлдэг хүндрэлүүд гэдгийг угаасаа үүсгэн байгуулсан цагаас хойш туулаад явж байгаа. Бид нар ч одоо 14 онд хулгайтай нүүрлээд бүх юмаа хулгаад алдчихсан. 15 онд үер манай евро үйлдвэрлэл ороод бүх юмаа бас нэг хэсэг алдчихсан. 16-нд дахиад үер ороод яг адилхан газараасаа бид нар нүүх шаардлагатай бол байсан. 17, 18 он гэл бид нар чинь экспортоо эхлүүлэн гутаа анх удаа ингээд гоо сайхны ийм органик бүтээгдэхүүнийг бид нар чи экспортлож байгаа бас бөөн бэрхшээлүүд тэгээд нөө бидрээс хамаарахгүй айгүй их юм гардаг болохоор тэр нь бидэрт яг айгүй хүндрэлтэй бол байдаг. Гэхдээ ингээд бодохоор нөгөө яг дараа нь эн чинь нүрэ айгүй дурсамжтай те. Тэр үедээ тэл би чинь яна энэ удаа ямар том асуудал вэ гэж боддог байсан зарим зүйл нь одоо бодохоор ингээд маш жижиг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй ингээд жил болгон бидний хувьд айгүй сонирхолтой те. 7 жилийн дотор бид нар чи одоо 7 улс руу экспортоо гаргаа за 9 улс руу экспортлоод үзчихлээ. Бид нар чинь Америкт компани байгуулчлаа, 30 хэдүүлээ болчлоо, 70 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. 3 удаа үйлдвэрээ бүр солилоо те. Тэгэхээр яалтчгүй ингээд жил болго амар их болдог. Нэг мэтгэл он гардаг, нэг мэтгэл шинжил болдог. Тэгэл ер нь бол айгүй одоо нөгөө Монголд үйлдвэрлэл эрхлэн гэдэг бол би бол одоо өөрөө үндэсний үйлдвэрлэгч болсноос хойш бүх үндэсний үйлдвэрлэгч нарыг үндэтгэж хайрладаг болсон. Тэгээ ингээд энэ тэнд хаяа ингээд яг форум, семинар ч юм уу те одоо өглөө авалт дээр ингээд захирлуудтай уулзахаар баг ингээд цаанаасаа ингэж хайр ундардаг болсон. Ялангуяа 10 жилээс дээш альва нэгэн бизнесийг хийсэн л юм бол миний одоо хүндэтгэлийг бүр 100% авдаг болсон. Яг л Монголд бол ер нь юм хийн гэдэг айгүй хэцүү. Ялангуяа ингэж анхдагч буюу шинэлэг юм хийн гэдэг бүр хэцүү, эрх зүйн орчин байхгүй те. Хэрэглэгч нь ойлгохгүй, өөрийгөө ч ойлгохгүй ингэж айгүй удаан явдаг. Манай Асын арай чинь яг нэг 2-3 жилийн дотор л дөнгөж бүрдсэн. Тэгээ тэрнээс хойш яг нөгөө маш ойлгомжтой болцсон учраас Асын хараандаа л бид нар ер нь хөтлөгдөж явдаг. Тэгээд явц дундаа түрүү асуусан яг хизээ энийг үнэхээр би хийх ёстой юм байна шүү гэдгийг ойлгосон бэ гэх юм бол за яг тэр хулгай үеэр би бол нэг сайн ойлгохгүй болдог ч юм билүү гэж бол бодож исэн. Хамгийн ойлгосон үе нь би бол энийг бас дандаа хэлдэг. Яг тэр 15 онд үер манай үйлдвэрлэл орж ирэхэд би бол ойлгосон. Яагаад ойлгосон бэ гэх юм бол хэрэглэгч нар маань би нэг Facebook дээр статус бичээд зал Lamor-ийн үйлдвэрлэлөө ингээд үерийн ус орчлоо. Бид ингээ хамаг юм алдчихлаа гэд бичин гутаа 10 минутын дотор ингээ залуучууд ирсэн. Яг тэр ойр хавьж явж исэн. Тэгээд манай хэрэглэгч нар миний сургалтанд сууж исэн ч юм уу те. Ээжтэйгээ хамт ирсэн хүү
Тэгээ танах үнэхээр гоё, танаа тусалгүй яах вэ гэ. Би тэгээ тэр үед ингээд зогсоол уйлжсэн. Яг гэвэл үнэхээр бид нар бас богинохон хугацаанд буюу тий одоо ганцхан жилийн дотор бас ингээд хүмүүсийн сэтгэл зүрхэнд ингээд ямар нэгэн байдлаар хүрсэн юм байна гэдгийг бол харсан. Тэгээ тэр үед чинь яг тэр нэг залуу айгүй хөрхэн аваа ингээд тэрэл нөгөө үерийн ус чинь бүр ингээ өдөг хүртэл ингээ ирсэн. Тэгээ наа ингээ бүр дээшээгээ ингээ бараг 2 метр цал байсан. Ингээ дээшээгээ өргөснөөс холыг чи та дээшээ ингээ дулаахан өөрийгөө дулаацуулаад байж та ингээ таниад төрлөө бид нар ингээ бүгдийн зохицуулч ингээ. Тэгээ би тэр үед за яста хизээж бууж өгч болохооргүй юм байна гэд. Тэгээ өглөөнөө хурж ирэхэд манай яг ажилчид бид нар чинь нөгөө бүр шүн 12 бараг 1 хүртэл нөгөө бүх ус идрээ цэвэрлээд бүх юмнуудаа хатаагаад ингээ би нөгөө цалуужуудтай ээжтэй хамт ингээд хитэн таалах бэлтцсэн ингээд цаймаа бэлтцсэн. Тэгээд нэг цагт ингээд үндсэндээ гэрлүүгөө очоод би чинь шүнжэнгөө халуураа тэ өглөө ирж байгаа. Тэгээ манай ажилчид ингээд бүгд ингээд жоохон шоконд орсон байдалтай. Яана бид нар хамаг юм алдчихлаа. Яана гэд над руу ингээд жоохон айцтай харж исэн. Тэгэхэд би яг за одоо би хэрвээ одоо уйлж унжаалтай ингээд яана хідүүлээ баларлаа гэх юм бол энэ хідмэн айгу сандарна. Тийм учраас би тэгэд очоод манайхан зүгээрээ ямар ч асуудал авахгүй одоо урагшлах хэрэгтэй гэхэд манай маш их одоо тайвширж байгаа надад бас харагдсан. Тэгээ ер нь тэр цаг мөчөөс одоо баг тэр секундаас хойш би юунд ч нэг тийм санаа зохио байцсан. Тэгээд би одоо сандрах юм бол манай сандарна гэдэг тийм философитой байдаг. Би айгу эерэг байх хэрэгтэй. Би эдэрт урам зориг хайрлах хэрэгтэй. Би одоо нэгэнт энэ компаниг удирдах байгаа хүний хувьд бас зөв удирдлага байх хэрэгтэй гэдэг. Тэрнээс хойш ер нь тэгээ хизээч бууж өгч болохгүй юм байна гэдэг л ойлгосон да. Та түрүүн яран дундаас алсын хараа маань бид нарыг ингээд аягүй гоё чиглүүлээд аваа явж байгаа гэдэг чинь анхнаасаа л эхлэхдээ олон улсад гарна гэсэн ийм зорилготой байсан учраас бас аягүй их нөгөө стандартуудыг зөв мөрдөөж те олон улс руу гарна гэдэг ийм зорилготой тэрийг ингээд хараад явж исэн байх. Гэхдээ танд бас ингээд тэр улсын тим бүтээгдэхүүн гэдэг ч юм уу яг ингээд бенчмарк хийгээд явдаг юмнууд байдаг байх л та. Ер нь аль улсыг илүү их жишг болгодог вэ? Тий нөгөө яг хуу анхны нөгөө зорилго чинь олон улсад гарах. Гэхдээ Асын хараа маань болохоор явцдуунаа бүр шал өөр болоо явчихж байгаа байхгүй. Асын хараа маань одоо бидний хувьд бол яг л олон улсад танигдхүйц Монгол брендийг бий болгох энэ маань өөрөө чанартай эрүүл бүтээгдэхүүнийг хүргэдэг ийм брэнд. Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүн гэхээс илүүтэйгээр бүтээгдэхүүнээрээ дамжуулаад бид нар доктортой хөгжилд хувь нэмэр оруулна гэдэг нь Монгол болон олон улсын доктортой хөгжилд бид нар хувь нэмэр оруулах. Тэгээ бидний чинь нөгөө явцдуунаа үндсэн философи нь гараад ирсэн. Өөрийгөө хайрл, бусдыг хайрл, их дэлхийгээ хайрл. Тэгэхээр нөгөө эхний 2-3 жил ямар ч лээсэн бид нар олон улсад гарна бүтээгдэхүүнээрээ гэдэг зорилго маань явц дундаа бүр ингээд айгу том асын хараал болсон. Тэгээд бид нар бол яг би бол анх нөгөө олон улсынхаа дипломаа хамгаалж байхдаа л олон улсын мэдээж бүтээгдэхүүнүүдийг хардаг байсан. Яг манайхтай ер нь их төстэйч гэх юм уу миний яг урдаа барьдаг бүтээгдэхүүнүүд ялччгүй түрүү өөрөө ч хэлсэн австрал бүтээгдэхүүнүүд бол байсан. Гэхдээ австрал бүтээгдэхүүнүүд маань яг төдийлнэ гэдээ бас тийм дэлхийн брэнд бол нэг болтоггүй те илүү нөгөө өөрсдийнхаа яг тэр онцлогоо барайл явцдаг. Тийм ч учраас би яг ер нь олон улсад гэх юм бол Америкийн брэндүүдийг бас их одоо онцгойлн хардаг. Ялангуяа одоо жишээлбэл Tata Harper гэдэг миний одоо айгу хайртай брэнд байгаа. Би бол хизээч ямар ч хэнийг ч өрсөлдөгч гэж боддгүй. Эсэргээрээ одоо юу суралцаж болохоор байна те. Тэд нар ч одоо ялчгүй бидрээс чинь хамаагүй урд алхаж байгаа учраас тэгэхээр би бол жишээлбэл Tata Harper-т бол амар хайртай. Олон улс руу гарахад яг нүүр арчилгаа буюу арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд дээр илүү анхаарсан гэдэг хэлжсэн шүү дээ. Ер нь бол өрсөлдөөнийг та яаж харж байгаа вэ? Олон улсад яг ингээд органик бүтээгдэхүүн авъя гэж жишээ нь Австралид хамгийн их органик бүтээгдэхүүнүүд байдаг. Гоо сайхны. Тэгээ захиалах гэхээр хамгийн багадаа л одоо нүүрний тос гэхэд $80-аас эхэлдэг ч юм уу. Аюулгүй өндөр үнэтэй байдаг. Монголоос гарч байгаа бүтээгдэхүүнүүд нь яг үнэндээ хэрэглээд ингээд чанарыг нь харьцуулах юм бол ялгаа авахгүй заримдаа бүр илүү байдаг хэрнээ хямдхан байгаад байдаг. Тэгэхээр энэ дээр ер нь яаж өрсөлдөх юм болоо? Тийм бидний хувьд бол яг олон улсад одоо экспортоо хийгээд өрсөлдөөд үндсэндээ бараг 4 жил бол болж байна. Тэгэхээр баггуу туршлага хуримтлуулсан. Ер нь бол олон улсад гарах нь бол маш хэцүү. Ягагтгүй л одоо ламуур гэхээсээ илүүтэйгээр органик гоо сайхан нь өөрөө маш шинэлэг. Дээрээс нь Монголыг огт хүмүүс мэддэггүй. Тэгэхээр бид нар бол одоо айгаа олон юмнуудыг ингэж даван туулж өөрсдийгөө одоо таниулах шаардлагатай байдаг. Тийм ч учраас яг бидний хувьд яг илүү нөгөө өөрсдийнхөө онцлогтой бол анхаардаг. Энэ мэн өөрөө яг бидний хувьд нэгт
манай түүхийн идүүд ялцчихгүй болчихж байгаа. Сарлагын сүү жишээлбэл Австралид одоо жишээлбэл байхгүй те. Олон улсад ер нь баг хэр арга юм байхгүй. Энэгээр ингээд яг нэмэн үртгэж шингэсэн бүтээгдэхүүн хийсэн үү гэхээр бас айгүй ховор. Тэгэхээр жишээлбэл биднэрт одоо нохоо шүү байна, халгаан байна. Монголд одоо халгаагаа нэг тоодгүй. Тэгэхэд олон улсад яг ингээд халгааг айгүй сайн тайлбарлах юм бол үнэхээр ингээд супер түүхийн идэд ордог те. Нохоо шүү бол үнэхээр бас одоо Монголдо нэг сайн хүмүүс ойлгодоггүй олон улстай бол одоо яг супер фудд орцсон. Бид нар майланг бас хэрэгэлдэг. Майланг маань одоо бас жишээлбэл супер фудд орцсон. Тэгэнгუутаа яг Монголын маань одоо энэ газар дээрх баялаг нь өөрөө олон улстай харьцуулах юм бол жишээлбэл асар их одоо бас ялгаатай байдаг. Одоо Германд ургасан майланг жишээлбэл Монгол ургасан майланг хоёр шал өөр одоо бүтэцтэй антиоксидант шинж чанар Монголдо бүр шал өөртэй. Тэгэхээр бидэрт бол энэ давуу талууд нь бол байгаа ялцчихгүй. Нөгөө талаар бид нар яг нөгөө зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэхээсээ илүүтэйгээр яг нийгэм рүү чиглэсэн бизнес гэдгээр бол илүү бас олон улсад танигдчихж байгаа. Энэ мэн өөрөө бидний хувьд бас айгүй чухал яадгүй л Монгол маань өөрөө одоо дөнгөж хөгжиж байгаа орн те. Тэгэхээр бид нар одоо үйлдвэрлэл явуулаад одоо ашгаа хийхийн тулд жишээлбэл байгаль орчноо сүйтгэл маш хямдхан юм хэрэглээж ч юм уу те ингээд сав баглаа бодолтой анхаарахгүй ийм байвал байхаар байгаа. Гэхдээ энэ мэн өөрөө ялцчихгүй нөгөө бас бидний үеийн ингээд нөгөө одоо хариуцлага те бид нар одоо шинэ үе гараад ирсэн шинэ үеийн бизнес эрхлэгч нар шинэ үеийн одоо үйлдвэрлэгч нар тэгэхээр яг энэ чиглэлээ бариад явах нь өөрөө бидэрт бас ингээд олон улсад ядчил за Монголоос нэг их юм гардаггүй маа гэхэд ядчил энэ шинэ үеийн ийм бас нөгөө тэ бусдыг ингэж одоо урайлж ийм зөв байхыг тэ ингээд урайлж болохоор байд юм шүү гэдгийг бид нараас харуулах гэж хичээдэг. Энэгээрээ бид нараас одоо олон улсад илүү одоо танигдаж явж байгаа. Нөгөө талаараа бид нар яг хуу үнэхэрийн жишээлбэл нийш зах зээл тэ гэдэг нь одоо их ховор бүтээгдэхүүнийг хийж байгаа гар аргаар хийж байгаа болохоор их цөөн тоогоор хийж байгаа үнэтэй бол яг зарж болно. Гэхдээ түрүү чи миний хэлдгээр ялцчихгүй нөө Монголыг хинч мэдэхгүй учраас бид нар жишээлбэл яг тэр адилхан чанартай бүтээгдэхүүнийг хийсэн ч $80 зараад хүн авч чадахгүй. Тэгэхээр бид нар бол яг л бүтээгдэхүүнээ маш өндөр чанартай нийгэм рүү чиглэсэн гэхдээ одоо дайжгүй үнэтэй те ер нь бол ямар ч хүн авч болохоор гэдэг одоо энэ зарчмаа бариад ер нь олон улсад өрсөлдөхийг бол хичээж байгаа. Тэгээ түрүүчийн хэлдэхээр яг бүтээгдэхүүнүүд маань одоо баг нөгөө өөрөө чанартай болохоор өөрөө ингээл өрсөлдөөл яваад байгаа. Тий сая гэхэд л бид нар айгүй том одоо амжилтыг бас бий болгох чадсан нь яг Японд сүүлийн 2 жил экспортоо хийгээд дандаа онлайнаар бусад одоо онлайн борлуулагч нараар дамждаг байсан ба сая маш том одоо дэлгүүрийн Urban Research гэдэг дэлгүүрт ингээд яг байршиж ихэлсэн. Тэгэхээр Гинзад бас байршиж ихэлсэн. Энэ мань өөрөө яг нөгөө жишээлбэл Япондо бид нар доктортой хөгжилт хувь нэмрээ оруулж байгаа бүтээгдэхүүний шагнал авсантай бас холбоотой. Тэгэхээр нөгөө яалтчгүй бүтээгдэхүүн маань ингээд өөрөөрөө би өөрийгөө одоо ингээд олон улсад таниулж байгаа. Гэхдээ нөгөө талаар бид нар бас нөгөө нийгэм рүү чиглэсэн бизнес гэдгээрээ бас олон улсад ингээд танигдчихж байгаа болохоор ингээд хоёр өөр өнцгөр үндсэндээ ингээд өрсөлдөд явж байгаа. Японд бол аюул шалгуур өндөртэй байдаг шүү дээ. Ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүн дээр үнэхээр яг тэр нь органик мөн байна уу биш вэ гэдгийг хүртэл нарийн шинжилжээж эцсийн дүндээ яг дэлгүүр дээрээ тавьдаг. Тэгэхээр энэ бол асар том амжилт. Дээрээс нь бас Монголын нэрийг гаргаж байгаа бас нэг жишээ гэж би харсан. Тэгээд танд бас баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд одоо ингээ гоо сайхны бүтээгдэхүүнийг аваад хүн хамгийн түрүүнд нөгөө орцыг хардаг шүү дээ. Эргүүлээл за ямар орц байна энэ надад харшлах юм уу юу гэл ингээ хардаг. Яг Монгол юм түүхийдтэй тэрийг ер нь яаж орчуулж гаргаж ийн. Дээрээс нь тэрийг нь уншаад хүн яаж таньж ийн. Яг үүнийх нь ач холбогдол нь үр дүн нь тий яг ямар байдгийг болоо гэдгийг мэдэхгүй учраас түүхийн бүрийг ингээ тайлбарлах бас шаардлага гардаг байх л та. Тий, манай дистрибьюторууд бол айгүй хөөрхөн сүлдээ надад бид нар яг ингээд сүлдээ ингээ Монгол хүн шиг ингээд өөрсөндөө санагддаг болцсон. Ингээд яадгүй л нөгөө саяны хэлдэхээр түүхэн идэ тайлбарлана. Одоо түрүүчийн миний жишээ те сарлагын сүү гэхээр чинь одоо дэлхийд даяар сарлаг гэдэг амтныг хараагүй зөндөө хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг хүртэл тайлбарлаад тэр мэн өөрөө ингээд архаангаад байдаг инээ тэрэгэл нөгөө сүлдээ баг Монголын түүхийг тайлбарлаад явцдаг. Тэгэхээр ялцчгүй бас их онцлогтой одоо бид нар бол байгаад байгаа. Түрүүчин гэхдээ хэлдэг нөгөө яг органик гоо сайхны
яг энэ салбар нь өөрөө яагаад ингээд айгүй хурдцтайгаар бас хөгжөөд байгаа гэх юм бол өмнө нь ч нөгөө түрүү чи хэлдэг синтетик бүтээгдэхүүн, массын бүтээгдэхүүн чинь яг саяны чиний хэлдгээр ингээд орц найрлагын харийг гэхээр ойлгомжгүй байдаг. Ягаад гэвэл тухайн жишээлбэл одоо компани лабораторид гаргасан түүхий дээр хийгдсэн учраас тэрийг бол хинч ойлгох дээрэс нь нөгөө угаасаа латин нэрүүдийг хэрэгэлдэг те. Тэгэхээр ингээд айгүй тийм ойлгомжгүй байдаг. Тэгээд одоо жишээлбэл Америкт ингээд альва нэгэн компани өөрийн гэсэн ингээд айгүй онцгой түүхийдийг гаргачлаа гэж бодъё. Тэр нь хортойч байсан ч жишээлбэл их онцгой те өөртөө ингээд гаргаад авцсан. Хэрвээ тэгсэн тохиолдолд жишээлбэл тэр нь одоо ямар нэгэн ингээд хувьд ингээд хүрэхгүй байх юм бол тэрийг нууцлах боломжтой байдаг. Тийм ч учраас заримдаа бид нар юу хэрэгжилж байгаагаа ч мэдэхгүй тохиолдлуудад байдаг. Органик гоо сайхны бүтээгдэхүүн болон одоо байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний хувьд бол бидэрт нууцлах ямар ч боломж авахгүй. Заавал бүх одоо түүхийд бичих ёстой. Эдгээр түүхийд нь бидний зохиосон биш нөгөө байдаг түүхийдүүд байгаа болохоор хэрэглэгчд энэ бол хамгийн одоо байж болох найдвартай бүтээгдэхүүн болчихж байгаа. Ягдвал юу орсон нь маш ойлгомжтой. Цэцэрга орсон, жишээлбэл одоо өхөн тос орсон, халгаа орсон, ганга орсон ч юм уу те. Тэгэхээр нөгөө бидний хувьд айгүй ил тод бизнесийг явуулдаг нь өөрөө бас айгүй тийм хэрэглэгчтэй ойр байх том боломж. Хэрэглэгч маань яг олон улсад жишээлбэл нөгөө инки нэр буюу одоо нөгөө латин нэрүүдийг бичдэг. Гэхдээ тэрийг нь одоо ер нь өөртөө анхаардаг бас мэдлэгтэй хэрэглэгч нар бүгд мэддэг болсон. Монголдо бидний хувьд бол хамгийн том даваа тал нь тэр нөгөө латинаар нь биш, бид нар монгол хэрэглэгч нартай монголоор нь бичээд өгдөг. Тэгэхээр маш ойлгомжтой юу орсон байгаа. Тэгэхээр ялангуяа жишээлбэл харшилтай хүн бол цэцэрга орсон юм байна. Би одоо цэтрийн төрлийн бүтээгдэхүүн түүхийдээс харшилтай гэд тухайн бүтээгдэхүүнийг авахгүй байж болно те. Тэгэхээр нөгөө айгүй ил тод бизнес учраас энэ мэн өөрөө бас айгүй олон давуу талуудыг биднэрт гэхээсээ илүүтэйгээр хэрэглэгчд авчирч байгаа. Би бас танаас яг ламор гэхээсээ илүүтэйгээр хулан гэдэг хүн маань өөрөө бас Монголд эмэгтэй удирдагчдын төлөөлөл болоод явж байгаа маш олон амжилтыг бас түүчилж байгаа хүмүүсийн нэг учраас таныг бас хувийн зүгээс нь асуумаар юм л да. Анх ямар мэрэгчлээ байжгаад яагаад ер нь яг нэг органик бүтээгдэхүүнийг хийх юм сэтэл төрөөд тэгээд энэ ламорыг эхлүүлсэн юм бэ? За би бол олон айгүй өөр төрлийн одоо салбар руу орно гэж бодож исэн. Ер нь бол мастера Америкт Колумбийн их сургуульд төрийн бодлогоор бол хамгаас олон төрт ажиллаж явах ёстой хүн. Тэгээд нөгөө тэр төрийн бодлого дотроо сэргийгт эрчим хүч гэдээ илүү наривчсан. Сэргийгт эрчим хүчний бодлогоор төгссөн хүн. Тэгэхээр одоо олон жишээлбэл эрчим хүчнийг ям сууж явах ёстой ч гэх юм уу те. Үүнтэй холбоотойгоор би яг Монголд нөгөө Newcom буюу одоо Clean Energy Аз гэж тухайн үед дөнгөж яг өмнө говьд нар салхины ийм 300 мегаваттын станц барих гэж юм гэдэг одоо энэ мэдээлэлтэй одоо холбогдуулаад Монгол руу бол ирж исэн. Тэгээ тухайн үед яг одоо эрчим хүчний салбартаа бол ажиллаж исэн. Явц дундаа харин Монголд хурж ирээд би ч нөгөө Европт амьдардаг байсан. Тэгээ сүүлдээ Нью-Йоркт нөгөө маш чихтэй газар те ямар ч арсны асуудалгүй одоо ингээд хэдэн жил ингээд явсан хүн Монголд хурж ирээд арс маань ер нь нэлээд гэмтэй, туурайшаад тэгээд харшилтай болоод тэгээд нөгөө анх удаа амьдралдаа харшилтай болсон болохоор нэлээд тэрнээсээ болоод зовиртой болоод тэгээд явц дундаа тэр мэн өөрөө ингээд экзем болоод ингээд айгүй олон асуудлуудад тулгарч исэн. Тэгээд тухайн үед яг эмчнэртэй зөвлөлдөхэд нөгөө утаа одоо энэ эрс уур амьсгал дээрээс нөгөө айгүй хатуулагтай уус за ингээд баг бүх юм чамд ер нь айгүй сөргөөр нөлөөлж ингээд гинтийн шок авчирсан байна те. Одоо чи ядчил өөрийнхөө одоо зохицуулж болохоор юм одоо нэгэн чи утааг зохицуулж чадахгүй юм чи өөрийнхөө зохицуулж болох юм буюу хоол хүнс эрүүл мэнд одоо дархлаагаа сайжруулад те. Тэгээ ядчил нэг жоохон зөөлөн бүттэй байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд хэрэглэгээд тэгээд тухайн үед би яг Монголдо хайжсэн чинь нэг ганц хоёр за байгалийн гаралтай гэж хийж болох үз олон улсын брэнд тэ өөр юу ч байхгүй. Тэгээд би яг Германаас захиж одоо авдаг байсан те яг түрүү чиний хэлдгээр нэг жижигхэн тоос нь 50 евро 30 евро те. Тэгээд нэг удаа яг надад тоос явуулж хахад цэцэрантай тоос явуулж ирсэн. Тэгээд яг хамгийн анх ер нь яагаад Монгол шиг ийм сайхан газар дээрх баялаг буюу одоо энэ их эмийн ургамал те энэ их одоо түүхийдтэй байхад оюун органик гоо сайхны бүтээгдэхүүн хийгддэггүй болдол гэдэг анхны санаа маань явц дундаа бүхэл бүтэн мэрэгжил болоод тэгээд би англи сургуулаас органик гоо сайхны бүтээгдэхүүний найрлагын дипломоо хамгаалаад
гэртээ өөртөө зориулж бүтээгдэхүүн хийгээд тэр мэн манай эргэн тойрны хүмүүс таалагдаад тэг компани байгуулад өөрийнхөө инстаграмаар анхны борлуулалтаа хийгээд тэр мэн өргөжөөд тэгэл одоо 7 жил тасралтгүй л нэг юм хийлээ дээ. Та ер нь нөгөө олон улсын форум янз янзын одоо хурал цуглаан тэг хилцүүлэгт Монголоо төлөөлөд бас онлайнаар ч гэсэн орж байгаа хэдийгээр одоо цар тахалтай байгаа ч гэсэн ороод явж байгаа. Яг Монгол гэдэг улсыг хэр их хүмүүс мэдчихээн. За тэр дундаа бас төлөөлөл нь болоод ингээ үг дуугаа илэрхийлэхэд таны хэр хүлээж авч байна. За яг үннийг хэлэх юм бол Монголыг ер нь баг хэр баргийн хүмүүс нэг сайн мэддэггүй. Ер нь нэлээд л дандаа өөрийгөө тайлбарлах шаардлага бол гардаг. Гэхдээ яг нэг авууштай зүйл нь би бас дөнгөж сайхан нэг пост биччихсэн. Сайхан гэдэг нь одоо сая нэгт өдөр штэ. Нөгөө The Economist сэтгүүлээс над руу мэйл бичсэн. Тэгээд Азийн худалдааны 7 хоногаар нөгөө жижиг дундыг төлөөлөөд ялангуяа жижиг дунд үйлдвэр яаж доктортой хөгжил бас хувь нэмрээ оруулж болдгийм бэ гэдэг талаар нөгөө спикерээр орооч гэж бичиж байхад би яг айгу баярлж ирсэн. Ягаад гэвэл энэ бол ямар ч Монголтой холбоогүй те. Энэ бол цэвэр яг одоо миний өөрийн бүтээсэн зүйлтэй холбоотой учраас энэ маань өөрөө нөгөө юуны том жишээ гэх юм бол ер нь эцээст хүн хаанхын хүн байсан ч хамаагүй яг л юмаа өөрөө бүтээгээд яваад тэгээ тухайн салбартаа одоо мэрэгжлийн байгаад тухайн салбартаа олон жил ажиллаад тэгээд тэр салбар маань өөрөө ингээд хөгжөөд тэгээд тэрнийхээ дагуу ингээ олон улстай бас дуу хоолойгоо өргөд яваад ах юм бол одоо The Economist хүртэлтэй ингээд бичих боломжтой байдгийг шүү. Айгу том жишээ бас болчихж байгаа. Тэгэхээр би бол бас хувьдаа үндсэндээ 7 жилийн ер нь хөдөлмөр бас багхан ч гэсэн олон улсад үнэлэгдээд явж байгаа юм байна гэдгийг л ер нь сайн харсан. За үйлдвэрт орж ирээд хамгийн их анхаарал татж байгаа хэсэг бол энэ нөгөө зурагтай дурсамж хэсгүүд байгаа. Яг анзаараад харах юм бол хамгийн анхны бүтээгдэхүүн, анхны саван, анхны бэлгийн багц гэж ерөөсөн анхны болгонтой ах шиг байна л да. Хамгийн сонирхолтой санагдаж байгаа нь та ер нь анх эхлэхдээ аль бүтээгдэхүүнээс эхэлсэн? Тэгээ ганцаараа байсан уу? Ер нь яаж эхэлж ирсэн бэ? Тийм бид хэд болохоор дөнгөж сая үйлдвэрээ өргөжүүл одоо томруулаад тэгээд үндсэндээ энэ хэсэгт ингээд өөрсдийнхээ яг түүхийг бас хүмүүст харуулах үүднээс өмнө нь 4 жилийнхаа ойгоор Шангрилагийнхаа их дэлгүүрт гаргаж ирсэн зургнуудаараа үзэсгэлэн гаргаж ирсэн. Тэгээд энэ дээр үндсэндээ манай яг бүх юмнуудыг нөгөө зураг түүх өгүүлэн гэдэг шиг бүх юмнуудыг бодтойгоор харах боломжтой. Тэгээд манай хамгийн анхны бүтээгдэхүүн би яг гэртээ хийж явахдаа ванны бөмбөг саван 2 бол байсан. Тэгэхээр анх бол ванны бөмбөгөөрөө гаргаад шууд нэг дор ванны бөмбөг саван уруул өнгөлөгч гээд эхний 3 бүтээгдэхүүнээ зэрэг гаргаж ирсэн. Органик бүтээгдэхүүн гэхээр ер нь бол хийх ажиллагаа нь хүнд байдгүй, урт хугацаанд байдгүй. Дээрээс нь яг органик гэдэг энэ одоо юу тэмдгийг гэдэг ч юм уу тий одоо энэ цалыг нь яаж авдгийг энэ хэрэг ажиллагаатай байдаг вэ? Тийм хүмүүс болохоор баг YouTube үзэл хийцдэг гэж боддог тий. Өөрийнхөө хэмжээндээ бол мэдээж тэгж хийж бол болно. Гэхдээ яг нөгөө үйлдвэрлэлийн хэмжээнд буюу бид нар шиг цаашлаад экспортод гаргаж байгаа ийм одоо үйлдвэрт бол органик аягүй хэцүү байдаг. Яг гэвэл органик нь өөрөө гоос охны бүтээгдэхүүн хэдий ч яг л хоол хүнс шиг түүхийд хэрэглэгддэг учраас одоо маш зөв температурыг тохируулах хэрэгтэй, маш сайн орчинд одоо үйлдвэрлэлээ явуулах хэрэгтэй. Дээрээс нөгөө хадгалах горим нь бас аягүй хүндрэлтэй байдаг. Яг гэвэл яг л хоол хүнс шиг хэрвээ тухайн одоо гоос охны бүтээгдэхүүнээ зөв зохистой хадгалахгүй жишээлбэл хит халуун газар байлгах юм бол хайрлах ч юм уу одоо эвгүй үнэр орох ч юм уу те яг л хоол хүнстэй адилхан. Тэгэхээр ер нь бол яг хуу ганц 2 бүтээгдэхүүн дээр бол их амар. Яг бид нар шиг ингээд нөгөө үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд олон улсад гараад явчихгүйтэй хэцүү болоод явцдаг. Органик байгалийн гаралтай синтетик гэдэг нь болохоор яг гоос ахны бүтээгдэхүүн дотор ангиллууд нь байдаг. Синтетик гэдэг нь болохоор ер нь дэлхийн бараг бүх гоос ахны бүтээгдэхүүнүүд энэ маань өөрөө одоо лабораторид гаргаж авсан түүхий дээр жишээлбэл хийсэнтэй. Байгалийн гаралтай гэхээр жишээлбэл өөрсдийн одоо тарьж ургуулсан одоо чицэрхэн байж болно. Гэхдээ ягаад нөгөө органик биш болоо явчихж байгаа гэх юм бол магадгүй тэр чицэрхнийг одоо олон улсад том фармууд ингээд тарихад асар их одоо химийн бодис оруулж нөгөө бордоо оруулдаг те. Тэгэхээр органик гэхээр нөгөө бидний хувьд бүр илүү онцгой болчихж байгаа. Ягдгэл бид нар нөгөө ямар ч жишээлбэл бордоо ороогүй, ямар ч одоо ийм химийн бодис ороогүй, яг л цэвэр байгалийн одоо түүхийдийг бол ашиглаж байгаа болохоор энэ мань өөрөө органик болоо явчихж байгаа. Тэгэхээр органик болгоно нь бас одоо
эрүүл бол байдаггүй. Жишээлбэл бид нар бол монголчууд мэдж байгаа одоо гишүүнээр мэддэг те. Гишүүний яг зарим хэсгийг хэрэгжилж болон зарим хэсгийг хэрэгжилж хортоолоо явцдаг те. Тэгэхээр нөгөө органик гэдэг нь өөрөө бас асар цаанаа том шинжлэх ухаан явдаг. Бас нөгөө зүү зохистой зүйлүүдийг хэрэглэхгүй бол бүтэн урамлыг бас бүтнээр нь хэрэгжилж болохгүй те. Зарим үед нь үндсийг хэрэглэн, зарим үед нь навчийг хэрэглэн, зарим үед нь үрийг хэрэглэн гэх мэт ингээд дотроо бас айгүй олон төрлийн юм байдаг. Тэгэхээр бол яг одоо нөгөө үйлдвэрлээд яваад эхлэхээр энэ бол хэцүү. Анх бол энэ 3 бүтээгдэхүүнээр гарч ирсэн. Одоо бол маш олон бүтээгдэхүүнтэй. Тэр дундаа алийг нь илүү онцлоо явж байна. Одоо ч гэсэн саван, ваны бөмбөг гэдэр яг одоо онцлог бүтээгдэхүүнүүд одоо гол бүтээгдэхүүнүүд нь байна уу? Эсвэл арай өөр чиг хандлагаар орсон уу? Би тэд одоогоор яг 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Ваны бөмбөг гэхэд 3 төрөл, урал өнгөлөгч гэхэд 3 төрөл, саван гэхэд одоо 7-8 төрөл ч юм уу те. Эдгээр эхний 3 бүтээгдэхүүн маань болохоор илүү Монгол руугаа чиглэсэн бүтээгдэхүүнүүд байсан. Яг бол тухайд ваны бөмбөг гэж байгаагүй, урал өнгөлөгч гэж байгаагүй. Саван өмнө нь Монгол улс хийдэг байсан бол нэг хэсэг хийхээ байцсан байсан ч юм уу те. Ялангуяа хоньны сүлний тостой саван гэхээр хүмүүст айгүй онцгой санагдчихсэн. Энэ бол яг манай патенттай бүтээгдэхүүн учраас яалтчгүй нөгөө сэтгэж шингэсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Гэхдээ явц дундаа эдгээр бүтээгдэхүүнүүд маань манай онцлох буюу одоо бидний яг гол бүтээгдэхүүнүүд бас байхаа байцсан. Яг гэвэл анханасаа би тэд нөгөө олон улсад гарна гэдэг төлөвлөгөөтэй байсан болохоор нүүр арчилгааны бүтээгдэхүүнүүд маань илүү чухал. Үүнд бол илүү инновац шингэсэн, илүү одоо нарийн ажиллагаа ордог те, илүү бас нөгөө урт удаан хугацааны туршилтууд ордог болохоор яалтчгүй нэг бүтээгдэхүүн маань одоо 2-3 жилийн дараа бий болдог ч юм уу те. Тэгэхээр бидний одоо яг нөгөө олон улсад өрсөлдөхүйц бүтээгдэхүүнүүд илүү нүүр арчилгаа руу чиглэсэн байна. За ламарын үйлдвэртэй яваачлээсэн танилцсан. Одоо нөгөө нэг салбар дэлгэрүүлэлттэй танилцах гад бас Шангрила дээр ирсэн байна. Шангрилагаас гадна хэдэн ерөн салбартай вэ? Бид нар өөрийн гэсэн 4 нэрийн дэлгүүртэй, 2 Эмарт дээр их дэлгүүр тэгээ Шангрила. Сая тэгээ ковидын улмаас 2 нэрийн дэлгүүрээ бас хаасан байгаа. Бусдаар бол дандаа борлуулалтын цэгүүдтэй Монголд бараг 23 одоо борлуулалтын бас цэгүүдтэй. Тэгээд олон улсад гэх юм бол 7 улс руу экспортлж байгаа. 23 салбар бол яг юу биш юм бэ шүү дээ. Одоо ламарын ажиллаж байгаа. Тийм, бидний ажиллаулдаг биш дандаа нөө бусад одоо Coast Cosmetics ч юм уу те. Duty free дээр хүртэл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бусад дандаа салбарууд гэсэн. Энэ жил бол ямар шинэ бүтээгдэхүүнүүдээр гаргасан байгаа лээ. Би тэд болохоор ковидын үеэр бас зүгээр суугаагүй амар олон шинэ бүтээгдэхүүнүүд хийсэн. Тэгэд хамгийн сүүлд болохоор өөрсдийнх нь бүр яг одоо инновац шингээсэн олон улсад өрсөлдөхөц гэж бодож байгаа нунтаг нүүр цэвэрлэгчийг гаргасан. Энэ мань болохоор нунтаг. Тэгээд усаар идэвхжүүлэх юм бол ингээ хөөсрөөд явцдаг. Тэгэхээр ялангуяа аялахад бас айгүй амар. Тэр нь энд байгаа юу харуулхад? Энэ жишээлбэл. Тийм, энэ мань болохоор түрүүчийн хэлтгэхээр сая бас манай нэг хэрэглэгч авч явчаад Европ руу аялчаад ирлээ. Үнэхээр амар юм байна. Тэгэхгүй шингээ юм оруулахгүй. Тийм, шингээ юм оруулахгүй байдаг болохоор ингээд нунтаг болохоор эхлээд цай ойлгохгүй байсан чинь яг ингээд хэрэглээд үзсэн чинь үнэхээр амар юм байна гэд ашиггүй бүр айгу сэтгэлийн өндөр байсан. Тийм ээ, яг хэрэглээг нь ботхоор нэр аял бол айгу тохиромжтой юм байна тий. Тэгээ нөгөө цэвэрлэгч нунтаг гэхээр ерөөсө төсөөлөгдөхгүй байгаадсан. Устай хойлт юм байна тий. Тийм, ер нь Монголдо гэхээс илүүтэйгээр олон улсад одоо Америкт хүртэл айгу шинэлэг. Ер нь Японд энэ одоо тренд нь бол бас гайгүй гараад ирсэн. Гэхдээ бусад улс орнуудад огт байхгүй байгаа. Тэгээ саяны их жишээлбэл манай хатуу шампуныг бас авч явсан. Тэгээд нөгөө бас хатуу болохоор айгүй амар юм байна гэд тэгэл өсөө угаагаал үтсэндээ ингээл хог хаягдлахгүй болно тий. Хог хаягдлахгүй гэдгээр айгүй амар. Тэгэд авч явахад гол нь айгүй амар учраас манай бүтээгдэхүүнүүд нэлээд дурлал ирсэн. Эдгээр болохоор дандаа дүүр гэж явдаг тий. Нөгөө нэг саваа дахин ашиглах зорилгоор. Тий, манай үйлдвэр дээр хурж ирээд жишээлбэл одоо манай биеийн шингэн тосомж юм уу одоо нүрийн шингэн тосонд хайртай хүмүүс байгальд бас ээлтэй байх үднээс хэрэглэгч гэдэг талаасаа одоо хаягдл гарахгүйгээд манайх руу жишээлбэл савтаага ирэх юм бол хямдралтайгаар савандаа дүүргүүлээд авчиж болно. Тэгснээрээ үйлдвэрлэгч хаягдл гарахгүй, хэрэглэгч гэсэн хаягдл гарахгүй байгальд ээлтэй ингэж байх боломжтой. Тэгвэл нөгөө гоо сайхны салбар чи өөрөө нөгөө асар их савлгаатай байдаг болохоор бас байгальд одоо асар их ингээд савлгааны хаягдл үүсгээд байдаг. Тэгэхээр бид бол аль болох яг нөгөө бидний түрүүчийн хэлдэг нөгөө нийгэм рүү чиглэсэн гэдэг концепт маань өөрөө яг нөгөө үндсэн философи нэг том хэсэг нь байгальдаа одоо ээлтэй бай гэж байгаа нь өөрөө дахин боловсруулсан цаас ашиглаад жишээлбэл эсвэл одоо бүр хаягдлыг бууруулад бид нар одоо жишээлбэл бас нөгөө савнуудаа буцаж авдаг. Тэгээ савнуудаа буцаж авангуудаа тэр одоо савны хаягдлыг бас дахиж нөгөө түүхийд боловсруулах үйлдвэрлэлөө өгдөг. Ингэснээрээ бид нар яг хаягдлыг одоо бий болохгүйгээр ингээм хамтдаа бас байх боломжтой.
хэрэглээгээ дагаад ер нь бол хэд хэдэн багцууд бол гарсан баг шүү дээ. Энэ багцаас хамгийн онцлог нь жишээ нь аль нэг вэ? Тийм, ер нь манай хэрэглэгч нар чи айгу идэвхтэй санаачлахтай. Бид нарт бас маш их одоо ингээч тэгээч бид нар одоо ийм юм хүсэж ийн гэж жишээлбэл одоо саналуудаа хэлдэг. Тэгээд яг бодит жишээлбэл одоо хэрэглэгч нараас гаргасан санаа гэх юм бол зэдний багц. Тэгээ бид нар бол огт зэдний багц хийнэ гэсэн төсөөлөлгүй байж хахад хүмүүс нөгөө энэ тэнцэнээс юм авч ирснаас нэг дор юм авах нь айгу амар юм байна гэд манай хамгийн анхны одоо захиалагч нь та нар ингээд бидэрт туслаад та бид нар ингээ үнэхэрийн завгүй байна ингээд хэдийн юм олоод өгч болох уу гэд бид нар тэгээд нөгөө сайхан сэтгэлийн үүднээс тэрийг нь олж өгч ийсэн. Тэгээд тэрний дараа нөгөө тэр зэдний вакцины авсан хүн буцаж ирэнгуутаа яг энэ вакциныг авмаар байна гэд. Тэгээ бид нар чинь сүлдээ бүр өөрсдөө шүтэнс одоо альчуур лаа эдрийн хүртэл ингэж гаргадаг болцсон. Тэгэхээр ялцчгүй бид нар нөгөө бас хэрэглэгч айгүйх сонсхийг хичээдэг. Тэгээд ялангуяа бас нөгөө ээжүүд рүү чиглэсэн вакц home spa буюу одоо сая ковидын үеэр гарахгүйгээр гэртээ спад байгаа мэт энэ мэдрэмжийг төрүүлэхүүц одоо жишээлбэл бэлгийн вакц бэлдсэн байсан. За энэ бол дөнгөж сая бид нар одоо бас л яг хэрэглэгч нарын хүсэлтээр гэдэг шиг ковидын үеэр гаргасан маш олон хүмүүс нөгөө гэртээ тухайн үед байж байхдаа манайх руу яг хүсэлтээ ирүүлээд хөөе би ингээ ердөөсөө спад орч чадахгүй байна. Тэгэхээр яах вэ гэд. Тэгээд манайхаас ингээд баахан бүтээгдэхүүн асуугаад тэнгуутаа бид нар ингээ сүлдээ за та тэгвэл нөгөө гэртээ байхдаа өөр хүнийг баярлуулад тэгвэл бас одоо бүтээгдэхүүн явуулаач гэгээд тэгээ бид нар ингээд ванны давс биеэрс гуужуулагч хөлийн тос, гарын тос, ванны бөмбөг буюу одоо бидний хамгийн анхны бүтээгдэхүүн тэгээд биеийн шингэн тос гэд яг л бүр спад байгаа мэдрэмжийг төрүүлэхүүц ингээд цогц бүтээгдэхүүнүүдийг ингээд санал болгочихсон. Тэгээ энэ одоо жишээлбэл сая яг хөл хорионы үеэр хүмүүс маш их одоо бие биендээ бас бэлгэлж одоо бие бинийгээ баярлуулсан айгу хөөрхөн санагдсан. Нөгөөх нь болохоор нөгөө ээжүүдийн вакц гэсэн шүү дээ. Хоёулаа ээжүүдийн вакцины сонирхоод үзсэн. За ээжүүдийн вакц маань болохоор хэрэглэгч нь би өөрөө би тэгээд өөрөө төрчөөд яг нэг ойлгосон юм нь хүмүүс айгүй их нөгөө хүүхдийн асуудаг юм бэлээ. Тэгэл хүүхэд нь яаж ийн, за хүүхэд нь яаж ийн, хүүхэд нь яаж ийн, хүүхэд нь яаж ийн гэд. Тэгээ бараг 100 асуултаас 99 нь ингээ хүүхэд нь яаж ин гэд тэ. Тэгээ ердөөсөө ээж нь асуудаг хүмүүс айгу ховор. Гэтэл ээж нь одоо ядарсан, биеийн маш их өөрчлөлттэй. Тэгэл ер нь нөгөө хүүхүүлж ийн гэл унтаагүй байх жишээний тэ. Тэнгуутаа бид нар юм нөгөө ээжт нь зориулсан буюу Mommy Box гэж гаргасан. Тэгээ энэ дээр одоо жишээлбэл ингээ бусад компаниудтай бас хамтраад Lancino гэдэг одоо нөгөө хүүхний сүү гожж хахад хамгаалах пэд ч юм уу тэ. Тэгээ хүүхний толгой хамгаалах тос эмэгтэйчүүд нөгөө төрсний дараа ялангуяа маш их одоо үс нь ундаг учраас үс арчилгааны хандаа оруулаад энэ мэн өөрөө ингээд үсний халгаатай үсний тостой ингэж одоо хамт хэрэглэснээрээ үс уналтыг бол одоо зогсоодог байгаа. Тэгэхээр нөгөө халгаа гэдэг чинь одоо үнэхэрийн бүр би нөгөө түрүүн бас хэлээдсэн тэр чиртээ антиоксидантар дүүрэн тэжээлэр дүүрэн байдаг болохоор маш сайн бүтээгдэхүүн. Тэгээ эмэгтэйчүүд нөгөө ялангуяа арьсан бас айгүй хуурайшдаг. Эсвэл яг нөгөө төрөх явцтай, жирэмсэн байх явцтай айгүй язалчтай байдаг болохоор ингээд нөгөө скрабдах нь бас айгүй зүгээр идэг. Тэгээ бид хэд чинь жишээлбэл Jamd Davs кофе гингүүд энд нөгөө кофений шаар биш, шинэхэн хуурсан кофе хэрэглэснээрээ яг тэр нөгөө язралтанд айгүй сайнаар нөлөөлдөг жишээлбэл. Тэгээд ингээд ванд орохоор бол ванны бөмбөг сэтгэл сэргээх биеийн шингэн тос. Энтэд яагаад бид нар сэтгэл сэргээх гэж байгаа гэх юм бол бид нар бол дан одоо нөгөө байгалийн гаралтай эфирийн тоснууд хэрэглэдэг. Тэгээ эфирийн тос гэдэг маань өөрөө нөгөө ароматерапи буюу үнрээр хүнийг эмчилдэг. Тэгэхээр энд дандаа цитрийн төрлийн одоо хүнийг одоо сэргээдэг төрлийн эфирийн тоснууд орцсон учраас бие тослоготой хүртэл одоо үндсэндээ мэдрэлт нь нөлөөлөд сэтгэлийн сэргээгээд өвчтдөг. Тэгэхээр нөгөө эфирийн тосоор жишээлбэл сүлээд айгүйх нөгөө эмчилгээ хийдэг. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө яг гэртээ бас өөрийнхөө сэтгэл санааг эмчлэх боломжтой. Тэгээд бид хэд ингээд нөгөө сүүгээ хүлдээх жишээлбэл Lancino-гийн ууттай хамтрангуудаа ингээд экотор энэ бүх юмнуудаа сайхан хийгээд ингээд нөгөө дахиад байгаль дээлтэй гэдэг нь энэ тороо авч аваад жишээлбэл дэлгүүр эдэр орж хүнс эдэр цуглуулах юм бол торондоо бүх юмнуудаа хийждэг. Тэгээ бид хэд ингээд энэ нөгөө Mommy Box-аа ингээд бас бэлгэнд зориулаад тий ээж хүн та өөрийгөө хайр гэдэг нь өөрөө өөртөө авч болно, хин нэгэнд бэлгэлж болно, дөнгөж төрсөн ээжд бэлгэлж болно. Тэгэхээр нөгөө эрүүл одоо аз жаргалтай ээж ер нь хамгийн сайн
хүүхдтэй ээж болж чадна те. Тэгэхээр гол нь ээж нар бас өөрсдийгөө бодох хэрэгтэй шүү гэдгийг бас дахин хэлмээр байна. Бүх гоё багцууд нь айгүй гоё юм цаанаа илэрхийлэх гэснийг санаатай байгаа нь айгүй гоё санагдлаа. За холон захирал маань ламаараас гадна бас Тампопо гэдэг хүүхдийн дэлгүүрийг нээсэн байгаа. Тэгээ энэ онд нээсэн санагдаж байна зүг үү? Яг одоо 1 жил болох гэж байна. Тэгээд үүнээс гадна ерөнхийдөө бол би танаас бас асуумаар байсан. Тампопог нэг шиг болсон шалтгаан нь мэдээж бас нөгөө нэг түрүүн хоёлаа ярилцчихсан. Тэгээ хэрэглээтэй холбоотойгоор Монгол байхгүй зүйлүүдийг оруулж ирдгээ гэж ярьжсэн. Тампопогийн талаар хоёлаа жоохон дэлгэрэнгүй ярилцгаа. Тийм Тампопо болохоор яг л бас л нөгөө Mommy Box-тай адилхан би өөрөө баг гол хэрэглэгч нь болсон. Яагтвэл нөгөө төрөн гутаа ингээд асар олон газраас юм цуглуулад байсан чинь хэцүү байсан. Одоо энэ ч живхээ аваад, энэ чэнэс хувцсыг аваад, энэ чэнэс ч угжийг аваад те. Тэгээд яг тэрнээс болоод ер нь за нэг доор ингээд одоо бид нар шиг залуу ээж аваадад те боломжийн үнэтэй гэхдээ маш сайн чанарын олон төрлийн одоо газраас хайхгүйгээр бүх юмнуудыг ингээд цогц шийдлэр нь хийж өгвөл ер нь зүгээр юм байна гэдэг үднээс л Тампопо яг гарч ирсэн. Тэгээ би тэд болохоор 13 Япон брендийн дистрибьютор болоод жихнээс ахуулаад уугч малгай толгой готолтой одоо тоглоом юу байна үндсэндээ 0-5 насны хүүхдтэй хүн нэг дэлгүүрээс юм авлаа явлаа гэдэг тийм концепттэй дэлгүүрээ олж нээсэн. Ер нь яг тэгдэжтэй залуу аав ээжүүд бол хүүхдэд хэрэг явж байгаа учраас аюу олон газраар орохоор аюу төвхтэй байдаг. Тэгэл тэр хооронд ч хувцас тайлт нийлүүл ингээд аюу төвхтэй. Тэгээд яг бүх юм цогц нэг байсан аюу амар санагдаад байсан. За үүнээс гадна мэдээж та энэ хоёр компанийг аваад явахын хажуугаар нийгмийн аюу итгэвтэй байгаа. Тэрийг нь бас асуумаар юм л да. Сүүлд Facebook постыг харж ирсэн чинь эмэгтэйчүүдтэй зориулсан яг ийм удирдлага хүмүүсттэй удирдахч хүмүүст зориулсан холбоо гэхүүтэй тий нэгж байгаа гэдэг жисэн. Тэрнийхээ талаар тийм тэр бол холбоо бас биш. Гэхдээ тэр бас л нөгөө яг хүмүүсийн асуудлыг ойлгосны эцэс бий болсон зүйл одоо бий болох гэж байгаа зүйл. Энэ мань болохоор үндсэндээ одоо Монголд ч ингээд асар олон эмэгтэйчүүдийн байгууллагууд байдаг те эмэгтэйчүүдтэй холбоотой юмнууд байдаг. Гэтэл яг одоо жишээлбэл би өөртөө ч анзаарч байгаа эргэн тойрныхаа яг нөгөө эмэгтэй захирлуудаар ч анзаарч байгаа ингээд айгу олон талын бас мэдээлэлээс ингэж хоцорсон байдаг ч гэх юм уу те эсвэл мэддэггүй эсвэл завгүй байдаг. Яг хөө дийлэнх нь завгүй л байдаг л да. Тэгэхээр ялцчихгүй нэг тийм мэдээллийг нь нөгөө өөрсдөнд нь зориулж өгдөг байх юм бол илүү бас амар санагцсан. Яг л одоо Монголын ингээ мэдээний сайтуудыг харах юм бол за ихэвчлэн ийм айгу асуудалтай мэдээнүүдтэй, шар мэдээнүүдтэй те эн чинь болохоор бидний яг одоо би бас сүүлийн үед баг Facebook жонгоохоо байцаа яг л дандаа л ийм асуудалтай, ийм бэрхшээлтэй, ийм зовсон те ингээд айгу хүнд сэдвүүдтэй байдаг. Тэгэхээр миний хувьд одоо жишээлбэл би яг 7 жилийн туршид би чи өөрөө залуу хүн учраас нөө байнгын сургалтанд суудаг. Би бол тэр мэдлэгээ ингээд өөрөө бүр ингээд ухсаар байгаа дандаа энэ тэнцэнс авчдаг. Тэнгүүтээ над дээр одоо жишээлбэл дор хаач ингээд асар их ингээд одоо мэйлээр ингээд мэйлүүд ирдэг. Тэгэхээр би бүр сүлдээ харин бодож байгаад одоо бас л эмэгтэйчүүдийн холбоо ч юм уу одоо бусад холбоонууд ингээд маш их ажил хийдэгтэй. Одоо жишээлбэл тэр олон улсын бас эмэгтэйчүүдтэй холбоотой айгу олон төрлийн юм байдаг те. Тэгээ би ингээд сүүлийн үед яг ингээд найзуудтайгаа ярихаар тийм юм болоод өнгөрсөн юм уу чи тийгээ суудаг байж би мэдсэнгөө ч юм уу дандаа нэг тиймэрхүү мэдээлэлтэй байдаг. Дээрээс нь сая би бас нөгөө олон улсын том одоо судалгаан дээр ажилласан олон улсын байгууллагын судалгаан дээр яг нөгөө Европ багтай хамтарч ажиллаад би тэд болохоор бараг 7 сар суурь судалгаа хийгээд тэгээ яг эмэгтэй захирлууд холбоотой Монгол, Кыргызстан, Тажикстан, Узбекистан гэд бид нар суурь судалгаа хийхэд ер нь ямар ч улс орны эмэгтэй захирал дандаа бас нөгөө эрэгтэй хүнийг бодох юм бол жишээлбэл networking буюу те энэ нөгөө холбоог бий болгох тал дээр айгу дутмаг байдаг. Яадгүй эмэгтэй хүн яалтчгүй хичнээн мундаг захирал байсан ч ар гэрийнхээ ажил дээрээ эрэгтэйгээ бодвол илүү төлхөө оролцдог анхаардаг те. Тэгэхээр одоо эрэгтэйчүүдээр ингээд нөгөө бид нар судалгаа авч үзэх юм бол айгүй их орой ажлуудаа амжуулдаг одоо гадуур сууж ч юм уу те ингэж нөгөө асар том ингэж одоо найз нөхдийн хүрээлэлтэй бизнесийн хүрээлэлтэй болдог эмэгтэйчүүд тэр болгон хүмүүс юу гэж бодох юм бол яах юм бол ар гэрийн асуудлаас болоод тэр нөгөө networking-а бас сайн хийж чаддаггүй. Тийм учраас би яг энэ бүх одоо энэ олон улсын судалгаа, найзуудынхаа мэдээлэл, өөрийнхөө амьдрал гэ бүгдийг бодонготаа яг тэр гүүрэн болъё л гэж
бодоод одоо шинэ компани байгуулж байгаа. Энэ мэн өөрөө ямар ч холбоо биш. Зүгээр эсэргээрээ холбоонуудын хийж байгаа ажлыг нь эмэгтэйчүүдэд нь ойртуулж өгдөг. Хаана юу болж ийн тэрийг нь ойртуулж өгдөг. Хаана ямар мэдээлэл нь тэрийг нь одоо тэр эмэгтэйд нь гүүр болгож ингэж өгдөгтэй. Тэгэнгუутаа нөгөө маш олон газрууд бас нөгөө ингээд мэдээлэл өгье гэхээр ингээ бас айгүй лимиттэй байдаг. Тэгэхээр энэ бол миний бодлоор бас айгүй тийм чухал шинэ бизнес болно гэж бол бодож байгаа. Яг тэр хүссэн мэдээллийг нь оновчтой, яг тэр хүнд нь зориулсан байдлаар хүргэдэг байх юм бол одоо үндсэндээ ажлынхаа ширээнээсээ үндихгүй байсан ч мэдээлэл авах бүрэн боломжтой болчихно гэсэн. Ер нь бол яг тэгдэг шүү. Тийм мэдээлэлгүйгээсээ болоод айгүй гоё боломжуудыг алдаад идэг. Зарим нь бас мэдээж одоо хэлхүүгээсээ болоод боломжуудыг алдаад идэг. Тэгэхээр яг л энэ гадаад дотоод юм бүх мэдээллүүдийг хэрэгтэй гэсэн бол нэгэнд ор ойлгож ойлгож шүү дээ. Таны бас яг Азийн энтерпренeur залуусын нэг тийм юу бас нэгцэн тий. Миний үеэр яг нэрээ сайн санагдав. Харин тийм бүрсэлт амар их хийгээд бид хэд болохоор бас юу яасан нөгөө Тайванд 16 онд би шагнал авч ирсэн. Тэр мэн болохоор яг дэлхийн одоо танхимуудын холбооны шилдэг гарааны бизнес эрхлэгчнэрийн тэмцээн зарлаад тэгээд тухайн үед яг Аз намхан далайн бүсийн одоо шилдэг энтерпренеураар шалгарч ирсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь одоо айгүй холбоотой байдаг. Тэгээд дөнгөж саяхан харин ер нь entrepreneurship гэдэг зүйлтэй ингээд яг Азда дөнгөж шинэлэг бас зүйл байгаад байна. Гэхдээ энэ олон сая хүмүүс дундаас яг энэ entrepreneurship-ийг айгүй сайн бас дэмжихгүй байгаад байна гэдэг үднэс 18 улс орнууд одоо үндсэндээ нэгдээд яг ийм entrepreneur-ийн одоо холбоо шиг ийм зүйл бол хийж байгаа. Энтэй холбоотойгоор бид хэд тэгээд үндсэндээ мэдээлэл одоо түрүү чинь яг л адилхан мэдээлэл солилцох бодлогын шинж чанартай бас зүйлүүд хийхтэй. Би бол яг өөрөө нөгөө удирдах зөвлөлд нь ороод сургалт бас network-ийг нь хариуцж байгаа. Тэгэхээр энэ мэн болохоор ялангуяа одоо entrepreneur-ууд бие биентэйгээ холбоотой байх нь бас айгүй чухал. Яг бол бие биенээс айгүй их урам аавна, бие биенээсээ суралцсан, бие биенийхээ одоо дутууг нөхөн те одоо монголч гэсэн ингээд ерөнхийдөө юм хийж байгаа залуучууд айгүй ойр бас байгаад байдаг. Гэтэ энэ бол ялцчгүй бие бинийгээ илүү ойлгоно, илүү бие биенийхэн зовлон ойлгоно те. Тэгэхээр энэ бол бас зөвхөн монголоор хязгаарлахгүйгээр ингээд Аз даяараа хийчих юм бол миний зүгээр ягаад одоо энийг хийж байгаа зорилго гэх юм бол бас монгол залуучуудыг олон улс руу гаргахад нэг бас одоо гүүр байж болох юм болов уу гэж бол бодоод байгаа. Тэгэхээр бид хэд одоо энэ дээр бас айгүй их ажлууд бол хийж байгаа. Тэгээд ер нь л их л завгүй байгаад байгаа. Харин клиник болон ажлынхаа хажуугаар дээрээс нь 2 компани удирдаад ээж байгаа. Тэгээ манай нэвтрүүлэгт өнөөдөр ярилцаж байгаа. Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа оролцуулсанд.